Түрүүний газраас явж байгаад 2 км-ийн зайтай байдаг энэ бүх газар дээр бид хоёр сая скутер унаад. Окей, за бид хоёр явж байгаа түрүүнийхээ Окей, за тэгэхээр одоо Брюслийн төв талбай дээр Grand Royal гэдэг газар нь ирсэн байна. Энэ газруудын хамтаа бүрэн байгаа. Hallo. Also wir sind von Dortmund so ungefähr 4 Stunden gefahren. Ja, wegen Stau. Genau. Und warum redest du jetzt Deutsch? Ja, weil du hier bist. Ach so. Ja, ich kann da unten so Untertitel schreiben. Schneidest du dann auch selber? Schönen Start in die Woche, auch wenn heute schon Dienstag ist. Ich grüße euch hier aus dem schönen Belgien, auch genannt Brüssel. Hey Leute, das ist der Mann, der pinkelt. Genau, und heißt Mannequin Piss. Mannequin ist Mannequin, Genau. so wie Männchen. Das Kleiner heißt, Mann. ja. Das ist ja genau der. Das ist pinkeln. Ja. Ja, die Straße sieht so aus. Schön, oder? Ja. Окей, за бид хоёр явж байгаа түрүүнийхээ эрэгтэй хүүхдийнхаа хөшөөтэй хийжсэн хөшөөс шүү дээ. Тэрнийхээ эмэгтэй дээр нэрсэн байна энэ хардаа. Тэгээд энэ юм болохоор хөнгөн юм байна. Тэгээд энэ гудамжийн хардаа амар хөргөн байгааз бид энийхэн нэрийг оруулчих за. Die heißt ja hier Chineke Peace. Эндээс энэ гудамжууд нь аюулгүй хэрэглэж байна. За бид тэр явсараад одоо нэг Kunstberg газар дээр ирсэн байна. Хотын дээрээс л ер нь ойрхон юм байна. Тэгээд бид West Coast. ойрхон машина тавьсан. Тэгээд машинд очиж сая өмсчихсэн дээгүүр өмсчихсэн гэдэг бүгдийг машинаа үлдээчээ. Тэгээд одоо явж гин. Одоо бол нэг тийм үүдэн ч биш, дулаахан ч ихтэй жоохон салхитай байна. Тэгээд явж лээ да. Сая гоо. West Coast. So? Ja. Энэ болохоор ингээд төв галт тэрнийхэн буудлын ингэж харагддаг байх нэ. Ja. Окей. За одоо тэгэхээр цаг 12:25 минут болж байна. Бид хоёр Брюслийн нэг цэцэрлэг дээрээ суудсан. Тэгээд жоохон амраад байж байна. Одоо тэгж жагаад нэг гой газар байна гэсэн нэг юм Берлиний бүрэг шиг тийм газар байсан тийшээгээ явж. Явахаас өмнө жоохон сууж амрах гал хийж хэлчихэд явандаа. Бид тэр тийм чийдэд явахаас байхгүй өчтөрөөрэй. Зүгээр би танахгүй ичсэн чинь намайг. Хоёлоо магаш юм үгээд тэгэхээр за тэгээд өглөө 4 цаг 5 цагийн алдаг гэрээсээ гараад тэгээд 3-4 цаг машинаар явж байгаа. Тэгээд ирсэн. За тэгээд энийг дахиад явж байгаа. Тэгээд ирсэн да. Ja, fahr. Okay. Willst du erzählen? Ja, so, jetzt sind wir gerade, also түрүүний газраас явж байгаад 2 км-ийн зайтай байдаг энэ бүх газар дээр бид хоёр сая скутер унаад хүрээд ирлээ. Тэгээд скутерээр яваад ингээ хотын утсан чинь бас амар гоё юм байна. Тэгээд манай энэ хүүхэн миний бичлэг хийгээд яваад байна. Jetzt zeig mal, das ist schön. Das ist mit Tor, oder? Ja. Sieht gut aus. Richtig schöne Fahrt. Na? Wie war die Fahrt? Gut, gut. Ja, die Stadt war schön, ne? Ja. So ist gefährlich, nicht nachmachen.
За яг түрүүний нэг харуулсан газар маань энэ байна. Mach noch auch Foto von mir gleich da, ja? Ja. Willst du noch was erzählen? Ja, Kannst ja schneiden. schöner Ort, muss ich mal sagen. Wir haben so viele Fotos gerade gemacht und jetzt wir gehen Pommes essen. За бид хоёр одоо энэ нэг алтартай Бельгийн юм төмсний помсны газар байт юм байна. Энд чи ирээд помс идэх байж байна. Майсон антен гэдэг газар юм байна. Энэ одоо дүүнэн хүмүүс ингээ помс идэж сууж байна. Видео? Ja. Окей. Бид хоёр энэ скутерээр шатаар руу уруудаад тэгэхэд чи яаж ч энэ скутер амар хүлээ юм байна. Ah! So, jetzt weiterfahren. Wir fahren jetzt nach Hause. Wir sind beide so ein bisschen müde. Aber wir Ich schaffen bin es. richtig fertig, ja. Du schaffst es. Die Nägel Mozzarella, bisschen Tomate, Paprika oder Tomate, ich glaube Tomate. Aber diese rote sind Linsennudeln. Diese rote sind Linsennudeln, okay. Gesund. Ja, ja. Nicht so wenig Kohlenhydrate. So gute Eiweiß, gut. Окей. За тэгэхээр бид хоёр цаг одоо 19 цаг 47 минут болж байгаа. Тэндээс гараад хэдэн цаг явсан юм бэ? 4 цаг орчим машинаараа явж байгаа. Тэгээд ирсэн. Чоо ингэ тайлж шүү. Тэгээд хоёулаа нэг амар ядарсан. Тийм. Ja, wie funktioniert diese Gelbe? Essentiker ist keine, macht mir gar nichts. Ah, Das ist nur Kuscheltier. keine Batterie? Ach ja, diese Maus, ne? Ja. Samstag. Ja. Тэгээ хоёлаа амар ядарсан юмд орж ирэл. Тэгээ би сая нүур амаа бодож бодгоо арилгах чаад одоо нэг кино үзт юм уу гэдэг бид тэр хөвтгэл ээж юм тийгээд сая манай хүмүүрөө хоолоо хийгээд яачлаа би нөгөө вафл идээ тэгээд шарсан хүмүүс идсэн болохоор юусэн нэг хатар үсэхгүй байхгүй юу? Тэгээд тийм болохоор одоо манай хүн тэнд ганцаар хоолоо идэж байна. Энэ ингээд өөрөө хоолоо хийгээл идэж амар амар би баг хоол мал нэг удаа хоёр удаа ч үлээ нэг л удаа хийж үжсэн юм байна. Тийм байна. Тэгээд танад бичлэг таалагдсан бол лайк дараарай. Тэгээд бид хоёр энэ бичлэг маань нөгөө ерөөс ямар төлөвлөгдөөгүй бичлэг байсан байхгүй юу? Бид хоёр өчигдөр ерөөсөө шууд чийдэл гинт явахарлахгүй юу? Тэгээд өглөө 3 цаг сэрүүлгээ тавьчаад тэгэл гарсар идэл 4 болсон. 4 өнгөрөөд бишээ 3:30 мөчөд бассан юм байна. Тэгээд нүүр ма бодоол гарч манаал танк штэлээ орж машиныхаа бензинийг дүүргээд тэгээд 5 гээд хөдөлсөн байхгүй юу? Тэгээд очиж идэл 9:30 40 болсон юм. Нөгөө амар юутай болоод уг нь бол 3 цаг яваад очих газар юм байлаа л төгжүүлэх юм бол хурдны зам дээгүүр тэгээд жоохон төгжрэлтэй болж дараад нөх хүмүүс ажилдаа явж тарчсан болохоор тэгээ 9:40 цагийн үед очиад тэгээл явж байгаа л 2:30 40 хүртэл бид хоёр юмнуудаа үзэж явсан. Тэгээ цаашаа нэг бас үзчихмэр үзэх гой газар байсан ахгүй юу? Нэг юм атомнуудын хэлбэртэй нэг юм газар байсан. Тэгээд яг тэрний хажуудалд мини Европа гэдэг тийм жижигхэн Европын тийм үздэг бүх үзэж болох тийм гоё газрууд байдаг шүү дээ тий. Тэдний ингээд жижигсэд тэдний тийм газар бас байд юм билээ л дээ. Тийш очиж гэж бодсон чи бид бүр ингээд хоёул аим ядарсан заяо. Тэгээ би тэрнийх нь өмнөх өдөр нэг 3 цаг унтсан байхгүй бас. Тэгээ та хоёул бол ярих уу гэдгийг хайрсан байхгүй юу. Тэгээл тийм л энэ да. Тэг бичлэг таалагдсан бол лайк дараарай. Намайг Instagram дээр дагаарай. Тэгээд ингээд анх удаага эрэгтэй хүнтэй хамт хийсэн бичлэг болохоор та нарт ямар байсан бэ гэдгийг комментээр бичиж оруулаарай. За би чи бас жоо хичээлийн миний хажууд нөгөө бичлэг хийнэ гэсэн чинь амар гоё намайг хүүхэн дэмжиж үгүй чи одоо ингэ чи тэгэл мянга байж байгаа л одоо би чамд бичихгүй яах вэ ийх үү гэл амар хүүхэд хийгээдсэн. That's okay. Bye bye. Ийм хэлхэ марцсан байна. Сая дандаа явж байхдаа бид тэр викендийн дуунууд амар их сонсож явсан байхгүй юу? Тэгээд сая нэг сүүлд тэр Сан Паулагийн газар тоглолт хийсэн юм байна л та. Шинэ альбом маань нийсэн юм байна. Тэгээд манай энэ викендийн фэн баггүй юу? Амар фэн бүх дуунуудыг мэддэг заяа.
баг аяахан артлынхан цохилт мөхөлт нүртэл мэддэг байхгүй юу. Тэгээ би ч нэг айхтар сайн дуунуудыг мэдэхгүй. Яг нөгөө од болсон тиймэрхүү дуунуудыг л мэддэг байхгүй юу. Тэгээ сая замдаа явж чадаа бүтэн викенд сонсоо явцсан чинь би бүр викендийн фэн боллоо. Тэгээд тэр сүүлд Сан Паулод болсон тоглолтынх нь лайв нь YouTube дээр бэлээ. Тэрийг ороод үзээрэй сая. Тэн дээр ингээд одоо 5 өдөр гарч ирэх шинэ юуных нь альбомных нь дуунууд нь байгаа мэлээ. Тэрнийх нь нэг дуун бүр амар гоё заа. Dancing in the Flames гэд нэртэй. Тэгээ тэр лайвыг юу нэр бүгдийг үзчихээд амар гоё заа. Тэгээд тийм байна. Тэгээ манай амар хөөрхөн би ингээд одоо би ч гэж нэг хатар асуухгүй гэл дуунгоо сонсоод явж байгаа бүгдийг тайлбарлаж өгдөг байхгүй надаа. Энэ дуу чи ингэсэн тэгсэн тэрэн зориулж бичсэн дуу мó ингэсэн тэгсэн энэ альбом тийм утгатай гэж тайлбарлаж өгөөд байхаар тэгсэн болов надаа ямар ч зэн тэр бүр нэг сонин гэж боддог дуунууд нь байсан. Хүртэл амар гоё сонсогдоод заяа. Сонсож байгаа дуунууд амар их тэрийн бас амар гоё. Тэг таалагдлаа. Тийм бэ.